гүйсэн. Тэгээ явсараад хоёр охин уур авчиад нэг хүн болсон. Гэсэн чинь нэг орой нөгөө залгаа би энийг ирж авах би энийг чааллаа шүү. Дах ирж аваад чаад хүүхдийн ханцаа орлоо. Тэгээ нөгөөд ч угаасаа ч юм би зөвхөн бураа утсан толгойн унаад очсон. Тэгээд бураа ичгээд яах вэ гэж яг тэр чинь хичээлдээ суудсан өдрөөсөө тэгээ араа ирчээд яах вэ хав тийшээ чөтгөө уйлж чад. Тэгэнгүүт би нэг сандраа зааж зүгээр хүүхдэд битгийсэн юм. Би танд нэг юм зааж өгөх гэсэн чинь би надад чи хийж чадахгүй байл уйлж очоо. Тэгэхээр зэрэг юу яасан. Та зүгээр л хүүхдэд хайр юм дагуус аваад хийгээ. Хүүхдийн өмнөдөө авчихсан хайр юм. Хүсрэн хайр юм чиглээд хүсрэн нэгээ дараа нь заад надад дахиад хүүхдүүд одоо яаж гэсэн чинь үйлээд байнаас гай болчихлоо. Тэгээд зөвхөн өдөр би энэ чичрээд хариуг ойрчих юм. Тэгэнгүүт би спирт хэви ирүүл спирт би олж өөрөө зулаа засаж өгсөн юм тий. Гэсэн чи тэр аюу гайхалтай болчихсон. Ерөөсөө тэгэл хийгээл загаад болчлоо тэгэл бодсон чи ерөөсөө тэр чиччээс салуулчихсан. Энэ ингээ хав болоо болсон. Тэгэл зүрхэн чигтэй хөдөлж байна. Өчигдөр юм шиг амин аяг болсон шиг санагдсан. Гэсэн чи нөгөө ч аюу цаашаа ёстой болчихлоо. Чи юу ийч ямар байна юм. Тэгэл за одоо хүүхд рүүгээ залуу гэсэн чи ээж зүгээрээ та надад санаа гээ ярьсан шүү дээ. Тэр ста хамгийн гайхалтай үг байсан. Ста тийм байна тий. Өөрсөсөн юм шиг юм байсан. Тэгээд би өөрөө өөртөө бүр гайхсан. Бараг л нөгөө өмнө ингээл юм бол байцгаал хин чаваа бахт алга болчихж байгаа юм шиг. Тэгээд би ч нөгөө жоохон барьдаг юм. Аач гол энэ яг нэг ээжээс цамжиж байгаа. Зүрхэн барьсан. Суучихсан. Тэсний ерөөсөө барьж байгаа цаг нэг юм төлөө сурж байгаа хийсэн чинь. Тэгээд одоо ерөөсөө тэрнээс хойш өгдөхгүй нэг одоо баг 20 онч ч юм. Тийм биш. За. Би миний болохоор одоо нүднийс хийдэг. Нүднийс. Ер нь бол би жоох нүдний гаралцтай байна. Цаг юм 2 цагаар утсан зурагт ооломчтой би ингэж өгдөө нэг болгож өгдөө. Одоо бол ер нь тэр өвдөлт байхгүй болсон. Ер нь тодорхой байгаа юм шиг юм болж байна. За тийм хүүхдүүдтэй хамтдаа цэгэн дээр ажилласан сайн анхаарлын төвлөр тэр тал дээр илт сайжирч Ямар технологийн чамд агих таалагдсан үр дүнтэй байна гэж чи бодож байгаа. яг нөгөө хамгийн таалагдсан хэсэг чинь юм шүү дээ. Цэвэрлэх. Тэгээд нөгөө дахин ирч. Өстөд дахин төлсөн дээр боо бидлэл болж байгаа. Ерөөс яг л өөртөө ч мэдээ. Би ч болохоор энийг нөгөө хичээсэн сонссон байхгүй. Зарын гэж надад хөтөө цараараа айгуу гоё шидтэй юм шиг заа. Над руу явуулаад хараа би хараа. Тэгээ харахгүй би шууд энэ рүү явах. Энд би явсан. Ямар ч хэрэгэлцээ байхгүй. Тэгээ шууд өчрөн залгаж ирээ. Та авсан баха тий. Би яриад шууд анхаад болчихсон. Ямар ч хэрэгэлцээ. Тэр зэргийн дээр олон шилтгэлтэй өөрийгөө олгосон хүн бас амжилттай учир шалтгааныг олгож эрэл хайвал хийж өгөх юмсан маш хэрэгтэй гэж хэлж байна. Би холын юм ийм хайгаад яваад байдаг. Тэгээд ер нь эдийн сонсож энэ бол би шилтгэн юм байна гэж хүлээж бишээ гэдэг. Миний хувьд бяцлах олон жилээс сэтгэхээ болцсон ба да. Тэгээд ийм хэрэг яваад гэсэн л одоо хурц хэмээс гэж энэ таньдаг ажиллаж байгаа нэг мэдэгдэж байна.
Бизнес ч гэсэн хиймээр санагдаа надад өөр бодлоо ингээд огцсон гэж орж ирээд байгаа. Тэгээ энэний дараа 2 жил суулгахаа бас нэг юуны бэлтгэл шин бэлтгэл мөн юуны ногоон тархины бэлтгэл гэдэг бас тэгээд тэгээ яг ингээд энэ сонсчихсан тийм юмнууд маань мэдээлэл тийм сохт маш тийм суур болж өгөөд их маш би яасан тэгээд нөгөө битэр ярьдаг шүү дээ хоёулын хүнд байгаа нөөцийг хэлж өгье энийг л хийе цааш нь хүмүүс хэлж өгье гэдэг их төлөвлөсөн байгаа юм яа. За өөрөөр гараад байна. Айгу харьцаа сайжирч байгаа биз дээ. Миний ээж ингээд яг тийм байна гэдэг. Өөрөө ирэхгүй хүүхд өөрөө нэг хэлээд энэ хайр ингээд нөгөө сая хэлжил би нөгөө тэг ингээд ингээ охиноо дарамтлаад байсан болоод нөгөө хийх ажилтаа болохоор нөгөө охинд хандуулах харамтлах нь багчдаг юм байна. Тэгээ өөртөө хандаа тэгээд их тийм бүтээж ингээд гэхээр би өмнө ч гэсэн бас нөгөө өөрөө би хатаа аваад үздэг болохоор хүмүүс бас бил хаадаг гэсэн эндээ их тийм сайхан урамшаад төвшин хийгээд байгаа. Тэг тийм төлөв болоод байгаа миний хувьд бас санаа зовоод их болоод тэгээд хийх сайхан. Төвшин сайхан болж байна тий. Сэтгэл аягүй сайхан зүсэж чинь. Их би хөнгөрч байна. Мөн их цэгцтэй болж байна. Хойш бол маш их сэтгэдэг болж байна. Тэгээ би өөрөө бол яг шүдэг бол тогтмол хийж байгаа. Тэгээ шүдээс нь бас гараад энэ хавнаад юм тийм өөрчлөлтүүд өгөхөөр өдөр өдөрт итгэл төрөөд тэгээд цаанаасаа ингэ хийж байгаа. Зүгээр ингэ сууж авах юмсан мэдээ л хийж байгаа. Тийм хүчлэхгүйгээр тайлтай баг явж чадахгүй шиг үүссэн. Тэр тайгаа хийсэн, өвдөл болсон, их өөрчлөлт орсон. Тэгээд ерөнхийдөө миний их сайжирсан. Юуны сайжирсан баг зүгээр бас тайвгүй явж байгаа хаасайгүй явж байгаа. Сая би хөдөө явж нэг хэдэн мод тарьсан. Тэгээд машинда тайгаа аваад явсан. Нэг ч барайгүй. Буцаагаад барайд ирсэн. Ерөнхийдөө бол сайн болсон. 19 сарын 21-ний хаалганд орсон гэсэн үеийн хаалганд орсон гэсэн. 9 сарын 21-ний хаалганд ороод 10 сарын 4-нд хичээл хийх. Энэ хичээл сууснаас хойш ер нь технологи дээр ажиллаж байхад бол дандаа үеийн дээр хүүхдийн үеийн дээр ажиллаж байсан энэ хоёр үүдтэй байсан. Тэгээд одоо явцын дунд бол маш их сайжирсан одоо тайгаа хаяа бодчих. Өвдсөн битэл эрүүл хүн болгон үзэх хэрэгтэй юм шиг байна. Энэ технологиг үзснээр бид нар яг үгээр өвдсөн өвчнөөсөө салах, өвчнөгүй эрүүл байх. За үйл явдал ямар нэг бүтэхгүй ажлуудыг бүтээх одоо юу гэдэг бид нэр хүсдэг болгоныг одоо бэлэн аргачлалт нь байж байгаа бэлэн гар дээр тавиад өвчт юм байна. Өвдөх өвчний шалтгаан учир шалтгаан нь олоод тэрийг олж онж засч чадвал амарх юм байна. Өвчнөөс сална гэдэг бол амарх юм байна. Энэ засгарга нь энд байдаг юм байна. Засгаргыг ингээд энгийн монгол хэл дээр биднэрт авчираад тайлбарлаад, заагаад, давтуулаад ингээд өгч байгаа биш нартай тэр баярлж байна. Тийм болохтой зэрэг энэ технологиг эзэмшиж эхэлж одоо энэ технологитой танилцж гэж байгаа тэгэхээр баяртай байгаа. Энэ технологи үүдэнтэй юм аа гэж бодож байгаа. Ер нь бол хүн болго энэ технологиг эзэмшээсэй, хүн болго энийг сонирхосоо, анхаараасаа гэж бодож байгаа. Тэгээд үчгийн уцаа шалтгааныг олсныхаа дараанаас ихтэй эмээ уугаагүй. Ийм ухаа байсан тэгээд энэ удмаарч мэдээ давхад явахтаа яах ч юм ингээд давхад явдаг болсон. Тэгээд хамгийн дараагаар нь эцэг ташиж үзээд яагаад тавтаа зөвхөн хэлээд яагаад эцэг би одоо ийм очтой юм одоо нэгэн ахыг ям хатсан нэгэн садгаа тэгээд ингээд тийм тавьсан юм аа гэсэн чинь яг масаа та бодсон юм одоо манай
тэгээд өөрөө судалсан чадвар хажаасан юм ямар сайн байна гэжсэн энэ оогоос чинь маш их сэтгэл байна. Энэ модыг хичээл суугаад энэ техникүүдийг агшаараа заагаад энэ техникүүдийг сайж техникүүдийг зааж байгаа техникүүд ажтсан гэсэн би өөрөөр хэлбэл суугаад явуулсан явуулдаг үстэй баслаасан бас байгаадаа ахаа сухтаа би сат гэж суусан. Багшаар баян яриад өгдөг юм ханага маш өвдөнтэй таяу энэ гэдэг үзэгүүд юм боллоо. Би бас сар сухтаач бас яг сарбын сууй гэж бодсон байгаа. Яг дөрөвнөд явчихсан байна. Дөрөвнөд явчихсан чинь үнээр яваад одоо нэг гайвууч мэдээ нэг юм мэдээ нэг тооцоо биш таадсан. Тэгээд нөгөө асуултаа хийгээд үрдүнгээ би хой байгаад авчихсан хойно болчихсон чи би яаж дөрөвнөд явчихгүй юм бэ? Яаж иймээ удаасаа намайг өгдөг ингээд байлгаад байгаа ингээд ингээр явуулаад байгаа чинь удаасаа намайг сар хичээдэг гэсэн бас тийм шатдаг байсан байгаа цаанаас баярлалаа байгаа шүү. Нарийн ойлгол байгаа чи угаасаа л тэр нөгөө нийгмийн асуудлууд орж ирж байгаа шүү дээ. Өчигдөр бид нар ярьсан шүү дээ. Мэдлэг орж ирж байна, мэдээлэл орж ирж байна, мэрэгэн ухаан орж ирж байна гэдэг орж ирдэг тийм. Тэр чинь л угаасаа тэр нөгөө хэлж байгаа л тийм байдаг байхгүй. Ерөнхийдөө бол анхандаа ингээл хэлчихсэн тэр хөлөг мөлөх юм байхгүй ингээл за ямар ч гэсэн нэг салгаж ингэж чадчихсан анхны хичээл баг тийм байсан ш. Нөгөө багшийн юмнаас сүйд бол шууд л ингээл нэг төлөв гэж нэлээ ингэж хармаадаг байсан юм. Одоо ингээд ганц баг ингээл дараа төлөвлөрдөг болсон. Би саяхан минут гарan байрлаа. Усан батарч үгүй амьсгалаа ингэж утаан барьж болтын бэ. Би сая нөгөө нэг юугаа гэж хүчил төрөгчийнхаа зингэл бөмбөлгийг гаргаж байгаа. Тэрний дотор толгоогоо оруулж байгаа. Тэрний дотор амьсгаллаа штэ гэж ярьсан. Оо ямар Танах хүч хэдтэй л одоо. 10-тай тий. Хүчил төрөгчээр хүү болохоор сингнүүлээд амьсгалсан. Хүчил төрөгчийн тэр бөмбөлөг болсноо боёны чиглэл. Хүүхдүүд айгүй сайн мэдэрний, хүүхдүүдэд айгүй хурдан гарнаа. Эргэлзээ байхгүй тий. Зэрэгэд насан туршидын боловсрал гэдэг. Тэр маш хүнд хэцүү. Насан туршсан хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолтой, байр суурьтай бүхэнд хандлага нь өөр болцсон болохоор тэр хандлага хүмүүсийг өөрчилнө гэдэг бол аяа хэцүү. Гэтэ бид нар аяга азтай ир үед амьдарч байгаа тийм ээ. Яад гэвэл энэ хандлага өөрчлөлт гэдгийг бид нар мэддэг болчихсон тий. Дээр үед ямар хэцүү байсан мэт хэрэлдээл муудалцал паг гээл тий. Одоо бол сэгсэмслэг гоё ирэнд ирсэн тий. Хүн болгоо айлтдаг болсон. Уучлах хэрэгтэй, орших хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм тий. Өнөөдөр амар юу уучлах гэсэн амар тайван болсон байсан. Хүрнийг уур гэдэг. Нөгөө бид нар зурган дээрээ төвлөрсөн шүү дээ. Тэрийг би яг мэдэрсэн. Энэ яг миний нөгөө нэг тасгалын юм уу яг эдгээр мэдчихсэн шүү гэ. Нэг ингээд жоохон уур ингэснээр л шүү дээ. Тэгэхээр өөртөө ч гоё санагдал дуурч аялчмаар юм шиг санагдаад тийм хоол мол амар гоё талтгон гэсэн шиг хийж игээл тийм тэгээд авалдаг шүү дээ хүч яагаагүй хайтайхан болцоо харилцаа өөрчилж чадсан шүү дээ нөгөө энд явлаа гэсэн чи манай хүн уурлаад янз янз ачаач юм аваад гэдэг чи юу юм эсвэл сонирн болцсон гэж тэгээд аюу бид нэг образыг үсгэж хэлжсэн тэр нэг хичээл биш үү? Тэр чинь нэг хажуудаа суулгачаад нөхрийнхөө образ гэж суулгачаад хичээл сонсуулаад гэж байгаа. Тэгээд өглөө битэр чинь муудалцсан. Яран нэрсэн чинь аюу атайхаа болцоо. Зам нь гайгүй.
Тэгснэ маргааш өглөө намайг чи хүргэж өгөөд. Хичээлээр хүргэж өгсөн шүү дээ тийм. Тэгээд засаа тэгээд харилцаагаас ингэ засах. Одоо ерөнхийдөө бүгдийг гоё эрэг тийм бирэндээ алах. Яг сурсан. Өөрөө одоо ингэ сайн өгччихэд иргэн тойрны хүмүүс гоё хэлж мөн. Тэр юу арихтаас гаргадаг кофе найз найзтай тийм яасан ч ваа кафе үе чичээд юу болсон чи баг татсан арган зааж өгнө тэгээ багшаасаа асуух болохгүй хаа гэх ингээ хүмүүстээс хамаагүй зааж өгч болох юм болоо гэдээ бас хайхаа. Ер нь бол тэ эхлээд өөрсдөө танархил чадварч араа л гэдэг шүү дээ. Тэгээд өөрсдөө чадвартай болоорой л гэдэг байгаа. Энэ аргыг ингээд сураад энэ нэг ойлгоц учраас хийхэд болтоор болж чадна. Тэгээд бидний импульс, бидний юмнууд өстэй маш их нэмэгдсэн байгаа заяа. Бидний чадвар маш их нэмэгдсэн байгаа. Тэгээд энийг та нар аягүй сайн ойлгох хэрэгтэй шүү. Нараагаар би нэг л юм яриулчмаар ах юм. Чи нөгөө нэг үйл явдлын учир шалтгааныг олдог шүү дээ, тий. Тэрэн дээр нэг өөрлөгөө нэг ярьсан. Тэрэн дээр чи тэр технологид аягүй дуртай, тий. Тэрнийг бас нэлээд хэд удаа сайн хийсэн, тийм үү? Илгээ олж гарснаас гадна чи нөгөө бөөр нэг юм байна. Тэгээд асуултаа аягүй сайхан шээс гарлаа гэж ярьжсэн шүү дээ. Учир шалтгааныг тэр олохтой нөгөө хоёр эрүүл мэндийн байдалд яагаад би нөгөө илгээ гэж юу яасан чинь миний гар дээр яг миний бүрөөсөн бөөрийг хагдуулсан л та. Яг зүсэлттэй хэлбэрээр нь. Тэгээд ер нь би ч одоо бас айгүйх хавгандаг өөрийгөө бас тунгалгын системийн асуудалтай гэж боддог байсан чинь бас энэ бөөртэй холбоотой юм шиг байна. Хаван маань ер нь бага хэмжээгээр буураад байна. Өшөө дээрээс нь миний шээсний гарц маш их нэмэгдсэн. Урд нь би нэг сулхаан одоо ингээд даралт багтаа шийдэг үсэн бол одоо зөвөрстэй. 5 атмосферын карантин шиг авчихсан. Тэр чинээс хүн ингээд өөр хүн сонсоход бол ингээд нэг гой үрдэн биш юм шиг мөртөө тий. Би тэгэж өөр дээр бинтерхээр энэ бол надад айгуу тийм гой үрдэн надад би өөрөө амар хаппи байгаа байхгүй юу. Миний би одоо нэг ямар нэгэн хэмжээгээр регенераци явж гин гэдгийг би бас нэг өдний араан дээрээ бас тий. Энэ бөөрөн дээр ч юм уу ер нь сүүлийн үед бас жоохон нэг энэ залхуурал, нозоорол багасаад тий бас ирч хүчтэй байгаа дээр айгуу ойлгож нэгдүгээр хоёрдугаар бас яг хуу хүнийг би ч бас яг хуу бас өөрийгөө гэж бодоход нэг хандлага муудаг хүн биш гэж боддог л доо. Бусдыг ч гэсэн ингээд анхаарахад бас нэг зөв талаас нь буюу өнцгөөс нь харах ёстой гэж өөрийгөө тэгж яадаг. Тэгэхээр сүүлийн үед бас тийм хандлагуудыг би одоо бас зарим хүнийг айгүй өөрчлөж бодох ч гэдэг юм уу те. Эсвэл зарим хүний сөрөг иймэрхүү байдлыг бус хүн мэдрээд байхад би мэдэхгүй байх жишээ те. Тиймэрхүү байдлаар бас зарим нэг ийм эерэг сайхан хандлагууд надад би болж гин гэж бодож байна. 2 сарын 27-наас 26-наас хойш тасралт өдөр болгоо тасгалсан. Одоо хийх ёстой нэг өөрийнхөө төлөвлөсөн юмуудыг бүгд хийж байгаа. Хийж хүч нэмэгдсэн юм. Чи хөө юм хийгээч гэдэг ингээд миний тарих. Одоо хийлээ чи хийх ёстой. Багш ингэж хэлдэг. Чи чадах ёстой, хийх ёстой. Тэг заавал хийх ёстой өөрийнхөө төлөө хайртай хүмүүсийн төлөө гэх яг тэр нь миний талбанд их саацсан. Чи юу хийх ёстой, чи өөрийнхөө төлөө хийх ёстой. Гин чиний ирээдүйн амьдралд ингээд цааш тааштай чи төлөвлөл ирч хүч нэлээд нэмэгдсэн. Ирч хүч бол аягүй нэмэгддэг. Та нар намайг юу гэж бодож чинь би ч одоо өглөөнөөс орой болчихлаа. Тацхан сайнд ажиллаад дөрөөсөө ядрахгүй шүү дээ тий. Тэгээд ямар ч юм удахгүй гэд боддоо. Ямар ч баад хэргэлдэггүй гэд боддоо. Тийм тэгээ бүх юм хийн тий. Тэгээ би хэдэн настай байлаа юу билээ тий. Тэгээ байж л хүмүүс ч бол ирч хүч бол үнэхээр байдаг. Тэгээд бас энэ технологиуд нэг онцлог нь тий
хаан ч хийж болохоор тусгай орчин шаардахгүй, тусгай нөхцөл шаардахгүй тий. Зүгээр тэгээ машины ард жолоо яриад явжсэн чиж бол нийтийн өмнө цуугаад явжсэн чиж болно тий. Тэгээд ерөөхдөө та нар ингэж итгэж байна уу? Би ер нь ингээд өөрсдөө хүн бурхан юм байна тий. Бид нар юм байна. Энийг ер нь бид нар өөрсдөө бүтээж чадах юм байна гэдэг тийм итгэл үнэмшил сууснаа та нар. Тэгж бодогдож байна. Тэр чадах юм байна. Өөрөөсөө болох юм байна тий. Хамаагүй жил хэрэгтэй юм байна. Өөртөө итгэлтэй болсон юм шиг байна. Тийм шиг. Би нэг заавал хүнээс ингээд хаад байхгүй би өөрөө ингээд хатаа ингээд хийгээд чадах юм чадахгүй юм гэж чадах юм. Яа таньтай амжилт хүсье юу. Тэгээд үргэлжлүүлээ тэгээд бүгдээрээ сайхан чадвараа эзэмшиш шүү. Та нар бүгдээрээ хүн бурхан шүү. Би гэхдээ ингээд хамаг өөрчлөлтөл авч тэгээд хаяа пивний уулчдаг гэсэн бол сүлдээ ингээд уухаар нэг хүсэлгүй болоо. Тэгээд нийлээд ингээд суугаад яхаараа ганц мэдсийг уулчиж юусээ уухаар хүсэх гал ингээд юусээ сүрэг яваас ингээд өөрөө цэвэрлэгдээд байгаа юм шиг байна. Ямар тийм нэг болоо. Тэгээд хүчрхийлэлтэй кино юм. Тэгээд хүн үзэж штэ тэгээд хүн талтай байгаа. Чи энэ жоохон аллергитэй шүү дээ тий. Тэр юутай тий. Тэр ер нь ямар хоорон чинь. Хаяа ингээд яг төвлөрөл хийгээл яг битүүрөөр таг битүүрэл ингээд дээр л хичээл дээр таг битүүрсэн. Тэгээд яг төвлөрөл хийгээссэн чинь синтэл угаацсан шүү. За угаасангуудыг бодчихсон аахгүй. Тэгээд босоод тийш ярнаалын цаас мас аваад ингээд босоод ингэжсэн чинь гинт онгоцсон синтэнгүүд нэг онгоцлоо шүү гэж боддог. Яштэйсэн хийхэд нэмэртэй ямар ч гэсэн үлдэгдээд ирэх юм. Яагаад гэж лавраад ирэхээр эсрэг ингэж байж байгаа онгоцдох ш. Тэр нэг цэцлэгээ хэрэглэх давтамж нэг болсон. Нэг цэцлэгч амар уртан болсон заяа. Бид ч 14 мянгаар авч байгаа ш. Нэг цэцлэгээ чинь тэгэл байсаж байгаа 14 мянган цэцлэгээ авах гэж бассан. Тэгээд сүүлийн цэцлэг бол нэг авчих. Та нар ер нь энэ сургалт дээр яг юу эзэмссэн, яг юу нь та нарт таалагдсан гэж бодож байна. Юу эзэмшиж аа энэ сургалтын юу нь хамгийн их таалагдсан? Тэгээд юмд хандах хандлага өөрсдөө үзчихээ. Хүн бодох гэдэг юм болоо. Зөвөр ингэж харж ойлгох. Ер нь одоо их л хайрлалмаар санагдаад байдаг болчихсон юм шүү дээ. Энэ болгоныг тий. Одоо фестивал хийлээ. Үстсэн. Өөрийгөө өдөрт сурч юм тий. Өсөөллөө бий болгож сурч юм. Би бол анх орж ирэхдээ өөрийнхөө эрүүл мэнд дээр л жоохон анхаарал тавиад гэж бодсон байхгүй юу? Өөрийнхөө эрүүл мэндийг эрүүл байхыг өөрөө өдөртөх. Наалтаагаар. Гэхдээ одоо бас тэрний хажуугаарч зөндөө юм сурлаа. Гэхдээ эрүүл мэндээр бас өөрөө удирж болох юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгээд миний одоо жишээл би одоо төсөөллөөрөө хаана өвчтөй байгаа, юун дээр анхаарах юм гэдэг тодорхой хэмжээний тийм мэдээллүүдийг одоо авсан даа баяртай. Цаашдаа одоо тэгэл эрүүл мэндэд л ажиллана да. Эрүүл сайхан байх талаар ажиллана гэж бодож байгаа шин. Тэгээ хандлага өөрчлөснөөс бас эрүүл мэнд сайжрах болно шүү. Тэгээд хандлагыг өөрчилж байгаа сайн да. Тэгээд тавьсан. Сайжраа. За, мөнгөцөг юу сурсан гэж санаж байна? Энэ сургалтаа их олон зүйл сайн сурч байна. Ямар гол нь нөө төсөөл сайн чаддаг байсан. Төсөөл сайн. Ер нь бидний станж мэдээ үзүүлэх зүйлийг шинжлэх ухаанчаар хадгалсан. Илүү шинжлэх ухаанчаас болон арга бүлгийг өсгөх хэрэгтэй юм. Энэ даалт ертөнцийн сүнслэгийн үүрэгтэй тэгээд энэ Орос багшийн эдлгээр олон зүйлийг сурч чадсан. Тэгээд энэ бол одоо олж авсан зүйлийг амьдрал практикээр хэрэглэх гэсэн юм байна. Энэ амьдрал хэрэглэх боломжтой
хөдөлгөөний хөвөлтэй юм. Чиний биеинд ямар нэг өөрчлөлт гарсан уу? Нэг ажиллаж исэн эрхтэн байсан уу? Харшилтай байсан дээ харшил. Ер нь жоохон харшлын тоос төрөгцсөн байгаа л да. Нэг одоо тасаа гээд боловсрол одоо яах юм бэ? Энэ олон жилийн харшил болохоор тийм богино хугацаанд Болроод хэлэх юм байна. Шинжлэх ухааны зүйлс юм. Чам дээр нь сурсан юм байна. Энийг нэг хэрэгжүүлсэн юмс энэ ангид таалагдсан гэсэн юм байна. Нуу шарангийн спер үүсгэж байгаа. Тэрийг бол мэдэрч чадсан. Мэдэрсэн. Айлтаа дээр биштэй маш их баярлалаа. Миний яг хүсчихсэн зүйлийг маш амжилттай гаргасан. Янз янзын ингэ шашин дэтгэхээс маш яаж исэн. Гэтэл энийг бол бас гоё гэж харж өөрөөсөө хайх хэрэгтэй ойлгосон. Дотгошоо илүү төвлөрч байгаа ч тийм төвлөрөх хэрэгтэй гэдэг тийм. Энэ аргыг би ер нь хайгаадсан. Анзаарсан. Энэ баяс. Хүнд одоо маш их өөрчлөлтүүд гарна та нар. Та нар тэгээд өөрсдөө сайхан яагаад заяа. Өөрсдөө сайхан бие дагаа цаашаа хөгжиж үздэг. Би та нарт анх хичээл эхлэхэд л хэлжсэн. Та нарт мэдлэгийг өгнө. Тэгээ мэдээллийг өгнө. Чадрыг та нар өөрсдөө авнаа гэдгийг хэлсэн тийм ээ. Цаашдаа сайхан хөгжүүлээрэй. Маш их итгэвтэй байлаа. Манай гихэн баярлалаа. Энэ эцээцтэй өөрсдийнхээ төлөө тийм. Маргааш бүгд юу хийх вэ? Та нар захиалгаа өг. За би таны цэвэний хичээл илгэний тэр технологиудыг танд олж ирнэ заяа. Тийм. За тэгээд маргааш яг сүүлийн өдрөмж ямар технологи хиймээр вэ? Тэр саналуудаа надад хэлээч. Би тэрийг бүр Илгэн дээр зүгээр л нөгөө сансрын ДНК гарч ирсэн. Тийм болно тийм. Тэрүүгээр уулна ажиллахад таних зүгээр болчих واخгүй юу? Толгой өвдөх болсон. За. Угаасаа толгой өвдөх чинь дороо зүгээр болно гэж би хэлсэн шүү дээ. Би толгойн өвчин гэж хийлэг байхгүй. Миний одоо юу ойдох талтын чадвар одоо муутсан. Тэрэн дээр ажилласан байхгүй. Ганц ажиллал юусэн ингээд нэг юм халсан бүрхүүл ингэж юу яагаад ингээл ярагдал байгаа чөлөөлөгдөл ингээд одоо усац ч юм. Тэгэл алга болоод тэгээд толгой өвдөх болоод тэр сэтгэн бодох яах харсан гэсэн тэр юм юусэн аюул чөлөөт болсон шүү. Ямшис нэг л нэг юм ингээд юмд баригдсан юм шиг ингээд толгой яг тийм зөөртэй байгадсан. Тэр нь яахгүй болоод яг тэр бол надад өөрөөсөө харагцсан. Ингээл толгой мос ингээл нийлдээл ингээд нэг юм аюул юм урц тэгэл ингээд тэгээд яг хүн нэг холбогдно гэдэг л болтгол юм бэл. Тэгж холбогдсон. Өөрөө хаяа тийм тэгээд бид нар жоохон ч гэсэн зөндөө их үр дүн байгаа байхгүй тэрийг мартчихад байгаа байхгүй хүн зүгээр болчихвол мартчихдаг байхгүй тийм яриад ингээд яриад сууж байгаа зүйлээр тийм үр дүн гарсан шүү дээ. Өмнө юусоо түүрдэхгүй бай. Тэр ингээд шүрчтэй ингээд явж байхдаа хідэн зэрэг юм хийж шүү дээ. Тэгээд нэг юм бүхэлдээ нөгөөдгөө нэг юм төврөл нөгөөдгөө харьцал хоолой хийгээл хажуугаар нь гэрээ цэвэрлээд одоо бараг нөгөө зурган дээр байдаг шүү дээ. Ингээд эмхтэй 10 болтой болчихсон. Бараг тэр шиг юм амжуулж. Жоох хөөхтөдтэй тий. 3 жоох юм байгаа тий. Нэг нь арай том 12 штэ. Тэгээд нэг 2 штэ 5 саштай. Жоох хөөхтөдтэй юм чи хэцүү шүү дээ тийм ээ. Түр юу яхад ийм байгаа юм чинь ингэж их үр дүн харагдсан юм чинь бид нар бол хуухгүй багшаа хэлээр үсэд бараг л дээд хэмжээ 3 сар гэж байна шүү дээ. Тэгэхээр бол левцтэй хүмүүс үр дүнтэй. Хамгийн гол нь хүн өөртөө цаг гаргах хэрэгтэй. Зарцуулах хэрэгтэй. Яг энэ өөрийнхөө төлөө тий өөрийнхөө төлөө хүн өөртөө л ажиллана шүү дээ тий. Өөртөө ажиллахаар ямар гоё юм бэ. Би бүр ингэ
өөртөө ажиллаж хаалж байгаа. Ингээл харсан чинь үгүй нэрээ гараа ингэж нэрээ аягүй сүртэй харж байгаагүй юм байна шүү дээ. Өөрийгөө ажиглав. Үгүй нэрээ хөлөө гэл ингээд бүгдээ ингээд хамыг хүчлэхээр ямар ч гоё юм дээ нэрээ гараар ямар ч их юм хийвдээ нэрээ өрөөс анзаарч байгаагүй юм байна шүү дээ. Энэ хөлөөр хүссэн газар руу алхаад очиж чаддаг тийм. Ингээл нэр ингээд би өрөөс яа ингээ өөртөө ингэж баярлж байгаагүй юм байна шүү дээ. Батан төрсөндөө нэрээ баярлж үзээ юм шүү дээ. Бүр өөрөөс нэг бүрчлэн ингэж бүр цаг гаргаж сууж үзсэн. Айгуу гоё юм билж шүү дээ. Ямар ерөөс тийм гоё юм авч байгаагүй юм билж шүү дээ. Ерөөс ажилтгүй байх хэрэгтэй байж юм гэж бодож байсан шүү. Тэр чинь яг нөгөө юуны техник авдаг байхгүй. Тэгээ одоо нөгөө хайр өгдөө шүү дээ. Надад миний төлөө ингээд төшин баарын 4 цаг ажилласан байлаа. Нэг тэрэг хийснийхаа дараа яг тэгсэн. Нэрээ юм байна. Тэгээ гэртээ хараад ингээд одоо бүдүүн болчих гэж тэгчих гээл яг дургу хадсан чинь. Хасан чинь бүр хайр үржиж. Тэгээ яа ингээд Тэгээд бүдэндээ бас айгуу дургу. ямар гоё юм аа. Яг ингээ хайрлаад харсан чинь нэрээ ямар гоё. Хизээч тэгж өөрийгөө хайрлаж үзээгүй бол өөртөө хайртай гэдэг л үлддэг болохоос хизээч тэгж цаг гаргаж өөрийгөө тэгж яаж үзээгүй юм билээ шүү дээ. Тэгээ нэр ингээ харсан их гоё юм бэл. Тэгээ аав ээжтэй маш их баярлсан. Тэгээд ямар одоо нөгөө нэг буян хийсэн бол доо ямар буян хийчихээ ийм сайхан аав ээж гэж хөөр хөхт нь болоод ингээд төрсөн бол доо гэл тэр хөө хооронд чинь аягүй их бодогдсон юм билээ. Дандаа гоё эрг айгүй гоё тийм мэдрэмжүүд дурсамж юм шиг ингээд сэтгэл бүр хизээч тийм арилахааргүй тийм гоё мэдрэмжүүд төрж байна бол харцуулаад ингээд бодсон чинь үгүй нэрээ аавда нэг ч удаа зармуулж үзэхгүй 10 өрсөн нэр орчлон дээр баг 3-10 байдаг баха. Би яг тэгж юу яасан. Би яг тэгж өссөн байхгүй. Үнэхээр аавгаа амтаа нэг ч муухай харуулахгүй өссөн шүү дээ. тэрийг мэдэрсэн тий. Тэрнийг мэдэрсэн, мэдрээгүй байсан тийм үү? Үнэхээр хацтай. Яаж би ямар гоё ингэж төрсөйг болоо гэж. Тэгэл өдөөд одоо ингээл ээжтэйгээ хамт байгаад ээжтэйгээ сургалтанд суугаад ингээл ээж ингээл надад амар хайр өгвөл ядал аюу амартай би яаж ингэж ямар гоё хийсэн бол тэр гоёыг хамаарч шиг санагдсан шүү. Тэгээд ингээд яаж ингэж ийм гоё ингээд төрцөө болоо гэдэг хүмүүс ингээд асууж гэж байгаа байхгүй. Тэгээд нэр ингээд ажилласан гэж харж үзээгүй Нармандах нэг яасан бицтэй чи бид нар юу хийчлээ тий дахин төрөлт хийж яхад тэр нөгөө дээш пирамид дээр гарахад айгуу гоё өөрөглөө тэр 18-т үе них гоё урт өстэй тийм айгуу сайхан амар гоё бие хатаа тийм юм харсан гэж хэлжсэн тий өөрөглөө тэр мэдрэмж чинь чамд айгуу гоё ингээд чамайг сэргээгээд айгуу гоё сэтгэл доторт нь тод байгаа эцэст. Өнөөдөр тэр нөгөө дахин төрөлтийн юм хийж яхад яваал нөгөө дээш яваал нөгөө Леонардо да Винчигийн нөгөө нэг жишээ юм дээр гарчдаг шүү дээ тийм. Тэнд талон дээр ингээл санаагаар юм бол ингээд одоо энэ байгаа би чи өөрөө ингээд тийм зөвшөөр яг ингээд агшаад яг хэлбэрээ болоод тэгээд нөгөө би чинь ер нь их хүрт төстэй байсан л да. Тэгээд хоёр тендер байхдаа их хүрт төстэй байсан. Яа тэр үеийн тэр үс ингээд бүр өөр ингээд бүр намирч харагдаад байгаа юм шиг ингээд. Одоо ингээд хүний үс ингээд намирдсан шүү дээ тийм. Яг тэгж харагдаад тэгээд яг өөрийнхөө биеийг мэдрэхээр яг л тэр одоо нэг 18 9 дөө тэр оюутан байсан үе тэр галбар руу очсон юм шиг тэгж нөгөө мэдрэмж орж иж байгаа. Тэгээд дараагаар нь бас нөгөө галбар дээр бол би өөрөө санаа зовлтгүй юм байна гэж ойлгосон шүү дээ. Дараагаар нь бас ямар тасгал дээр үлээ байж исэн чинь нөгөө одоо ингээл энэ одоо хүний одоо нэг илүүдл өөх байгаа шүү дээ. Харгалалт байна, илүүдл өөх байна. Энэ одоо ихтэй үгүй бүх юм чинь ингээд санаагаар юм бол ингээд салбараад ингээд урд тастаад ингээд хайж байгаа юм шиг. Тэгээд дотроос нөгөө нэг өндөгнөөс авгалдаа гарч ирнэ гэдэг шиг тийм. Би ингээд санаагаар юм бол ингээд мэдхгүй миний одоо тэр гоё галбарын гадуур ямар нэгэн одоо муухай илүүдл өөх мөх ихтэй ирэхгүй юм ингээд шаваа хийцэн байж байгаад
Тэгээ дараа нөгөө тийш баримлчин гэдэг нэг гой зорж байгаа юм шиг. Нөгөө илүүдэлд одоо хаач хэрэггүй тэр илүүдэлүүдийг бүгдийг ингээд санаагаар бол аваад хаяад тэгээд бүр ингээд яг ингээд зороод ингээд яг ингээд тэр миний одоо тэр галбар гарч ирж байгаа юм шиг. Тэгээ санагдсан. Яг тэгэхээр би бас сүүлийн үед жоохон галбар дээр ажиллая да. Өрөнтэй жин тасалтан дээр ажиллана гэж бодож ирсэн. Тэгээд тэрнийх ч юм уу эсвэл одоо бүр тийм одоо нөгөө хиний хэлдгээр ганчингийн хэлдгээр нөгөө угаасаа тэр ихээсээ төрсөнтэй бид нар чинь тийм л гоёл төрсөн байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо буруу хоол, буруу харьцаа тийм одоо тэр буруу дээд жагаас болол ийм байдалтай болцсон юм байна. А тэгэхээр тэр бол би дөрөвний сургалтанд сууснаас хойш бүх юм амжилттай болно гэдгээр 100% итгэж байгаа шүү. Санаа зовж өнгө болчихлоо тийм. Эрүүл мэнд тэр гадаад үе үзэмж, галбар тэгэл одоо зан ааш, характер, хандлага тий амьдралын тэр л одоо тэр эд баялаг бүх юм бол яг л тэр одоо нөгөө хэвийн байдалд очих юм байна гэсэн тийм би бол 100% итгэлтэй байна. Агчанд бэлгийн мэлбий нээгдсэн байна гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхэд чамд ер нь ямар мэдрэмж төрсөн яг яаж чамд мэдрэгдсэн? Эхнийх дээр бол тэр яг нэг зүрх ингээ хүчтэй ингээ цохилдсон шүү дээ. Яг тэгж байгаа юм шиг яг энэ юуны энэ мэлбийн ингээ амар хүчтэй ингээ цохилсон. Тэгээд цохилоод байхаар би гайхаад одоо яг зүрх нь орог энэ ч ярьсан юм шиг цохилоод байх юм байна. Тэгээ би хэлжсэн. Тэгээд дараагийнх дээр нь болохоор яг юм нэг хас бүрч ерөөсөө л одоо ингээд ерөөсөө гарч ирэхэд бэлэг болцсон. Тэгээд явжсэн би хэрвээ би одоо бэлэн биш болвол нүүн жоох ажил хийсэн л да битгий нэг дээрээ өөрөө бодож хийжсэн битгий нэг дээрээ бэлэн биш бол би одоо янз бүрийн юм одоо сайн муу ялгаж чадахгүй бол би янз бүрийн юм хармааргүй байна л гэж бодчихсон. Тийм л миний нэг дээр ирэхээр нөгөө янз бүрийн юм харагдсан байх гэж бодчихсон байхгүй. Тэгээд дараа нь бол яасан гэхээр надад ерөөсөө шууд юм хэрэлтэй бүх юм айгуу тод гэрэлтэй дээрэс нь тэгээд ингээд ирэнгууд ингээд бүх айгуу тийм сайхан харагддаг. Тэгээд бүх юм ойлгомжтой тодорхой харагддаг. Айгуу хэлбэр санагддаг юм л ямар ч юм асуудлыг энийг ингэж хэлээд шийдэх чи энийг ингэж яриад за тэр юмныг ингэж шийдчих юм байна гэдэг одоо юм болгоныг зайзуур бол удаан моддоо штэ хүн нэг юм учрыг тайлбар аль эсвэл буруу шийдвэр гаргачаа тэрнийхээ дараа үр дагаврыг засгаж аягүй завдсан штэ тэгэхээр хариултыг хурдан орж ирдэг юмыг ингэж харахад аягүй сайхан харагддаг юмд их хөнгөн ханддаг тэгээд хөнгөн хандаад ирэхээр амьдралд одоо юу яг тохиох хүмүүс ч гэсэн тийм хөнгөн болоод ирдэг тэгээд ер нь их юм гэдэг чинь аягүй хүчтэй тэр нь өгнүүдийг ингээд бүр өг нэг бүрчлээ утга нэг бүрчлээ тайлдаг болчихсон. Тэгээд дасгал хийснээр бас зүү дээр юмнуудын хариуг авдаг болж байна. Тэгээ маш олон юмны тийм учир шалтгааныг юу гэж юмнуудын одоо тэр асуудлуудын чинь өвчний чинь тийм бүх юм учир шалтгаан тайлбарлагдчихсан. Тэгээд уухгүй хийгэг байхад ийм нүрд унцж байгаа юм чинь би одоо уухгүй маш идэвхтэйгээр хийхэд ямар үр дүн гарах вэ гэдгийг бол бас төсөөлж чадахгүй л байна. Маш их тийм зөвхөн зах цухаас нь үзэхэд л ингэж баярлж ингэж яаж байгаа юм чинь цааш нь бол маш их үр дүн гарах юм байна. Миний бол одоо яг зорилго тавьсан. Тэгээ дасгалаа сайн хийж байгаа. Өвчний түүх бол дасгалыг хийж за тэг бомби хийхээс хүн болгоо гэгэр гэж байгаа юм чинь гэгэр мэдээж хүмүүс сайхан болол хүмүүс гэгэр гэж үзэж байгаа юм чинь тэрийг бас үзье даа гэж. Миний хувьд бол яг 2009 онд анх эхлүүлж байсан ажил 10 жил нуцлцсан болно. Тэрний учрыг тайлбарлаа. Тэгээд би яг 10 жилийн өмнө саяын сургалтанд сууж байгаа тэрний учрыг би сайн тайлбарлаа. Миний хувьд бол анхны сургалтанд одоо ирээд яхад бол эрэхтэй ургуулдаг гэхээр нэг сонирхолтой санагдчихсан. Сургалтын дээр сууснараа яасан гэхээр би ямар ч гэсэн би өөрийгөө олсон. Тэгээд хүнтэй ажиллах гэхээс илүү өөртөө хүн ажиллах хэрэгтэй юм байна. Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Нэгдүгээр шүү. Хоёрдугаар би өөрийгөө олсон. Би өөрөө одоо ааш замынхаа
өөрчлөгдсөн байсныг өөр хүн болсон байгаа болж харсан. Дээрээс нь одоо эрүүл мэндийн хувьд одоо цогцоор нь ингэж идгэж чаддаг. Надад бол одоо тэр айгүйх ядардаг байсан. Одоо цаанаасаа л нэг бие сүлддэг тий. Тэгээд ингээд цаанаасаа л нэг би бүр явчих имчилгээ хийлгэчихсэн. Бариулахаас гэжсэн. Айгүйх ядарчсэн. Надад тэр зөвөр өөрөөсөө байх болсон. Айгүйх чүчтэй болсон. За дээрээс нь одоо гэр бүлийн харилцаа одоо хүмүүс айгүйх чухал байдаг шүү дээ. Тэгээд юу хаад би бол одоо гэртээ одоо нөгөө харилцааны талын одоо тэр гэрийг одоо энергийн түвшинд нь цэвэрлэх. Тэгээд бүх хүмүүсийг гэрт ингээ харилцааг ингээ зөв байлгах. Одоо тэр юмнуудыг бас ажиллаж байна. Тэгээд гэр бүлийн харилцаа хүртэл өөрчлөгдөж байгаа. Уйлахаа байсан 2 настай хүн шууд ингээ тайвширч мавширдаг болж байна. Гэрийнхаа энерги юмнуудыг ингээ засаад дээрээс нь хүн өөр аягүй тийм маш хүчтэй энергитэй байх юм байна. Ээж нар ялангуяа ч байх. Ер нь хүн маш энергитэй байдаг. Хүмүүс тэрүүгээрээ хүүхдүүдэд өвтгөхөд байдаг. За. Тэрүүгээрээ хүүхдүүдэд зовоогоод байдаг. Тэрүүгээрээ хүүхдүүдийн амьдрал нөлөөлөд байдаг. Тэрийг би олж ирсэн. Тэрийг бол тэр санаа тавих гэж болгодог. Тэрний ялгах хүмүүс мэддэг юм байна. Өвдчихвэдэ гэж хэлж байгаа тэр хүүхдийг өвдөгдөг. Энэ юусэн тэр нь болохгүй юм гэж хэлж байгаа тэр хүүхдийг улам заагаа шиг өвдчихэд юм байна. Тэгээд хаач исэн амьдралын одоо ирээдүйн хүүхдүүдээ санаа зовж идэг. Тэгэхээр яг болохоор хүүхдийнхаа бас ирээдүйг өөрийнхөө ирээдүйтэй бас эвдчихэд юм лээ. Асал хийж явах явцад энэ бүх ямарваа нэгэн өвчнөж тэр одоо энэ процессын тэр маш их өөрчлөлт надад юус орж ирж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас би одоо нэг хүүхдүүдтэй ингээд анх өвдөл хэмжихад өвдөхгүй байгаасаа яа гэм блэ гэж ань тэрэн дээр анхаарал ингээд тэрүүгээр аяг өвдчихсэн юм. Одоо бол юу гэж юм гэхээр биш гэртээ өвдөж тэр гэртээч тэр одоо хүүхдүүдтэй байх одоо нэрийг хэлэх хэвийн эрүүл мэнд команд өгч хэвийн үйл явдал хэвийн харилцаа хэвийн дархлаа тэгээд ингээд ерөөсөө дандаа өгөн командаар одоо юугаа гэрийнхаа одоо юунуудыг өдөрт юу яаж өөрчилж чинь тэд нэр санаа зовхоо болж чинь өөрөө чөлөөлөгдөж байгаа байхгүй. Тэгээд өөрөөгөө ч ганц нөгөө тэр санаа зовол дээр хүлчдэг юм байна. Бусдыг бас хүлчдэг юм байна. Таны сонсгол яаж ин хин ганчим хэлэхдээ гайг болж байна. Би зүгээр өнөөдөр таныг ингэж харж байхад би эн чин зогсгоор та сонсохгүй байгаад байдаг байсан чинь та бол одоо гайгүй сонсоод байгаа юм шиг санагдаад байх юм. Ойртод дэрэгтэр айгүй аштайхан сонсож байна. Би чинь бас аппараттай хэрнээ сонсдгүй байсан. Тий сонсохдоо маш муу хүн ярьж байгаа бол хүн ярьж гин дуурч гин гэж ойлгоод байдаг. Хэлж байгааг нь нарж чаддаггүй байсан байхгүй юу. Тэгээ одоо өнөөдрийн хувьд бол захан тод сонсогдож байна. Тий. Хайчаад байна гэж би оюутан болсон гэж зарлаад байгаа шүү дээ. Ийм хоёр байж гэн манай Монголд ороод ирсэн та нар хүүхдүүдтэй хэлээд ийм юунд яваач гэж. Тэгээ гоё шүү дээ. Нэг нь товсных нь үзэрээс бариад авсан. Тэгэл авирал авирал зүтгээд байна шүү дээ. Дооги тэр нэг баахан хин өдөрж жаад ганаа өдөрж байгаа чамайг яасан гэсэн шүү дээ. Нэг өөр яддаг тийм юм ирэхэд тэгээд чамд ямар сэтгэл төрсөн? Аюу хөнгөрсөн. Хөнгөрсөн үү те? Нар мантлаа өвдөх нь гайгүй юу? Өвдөг үл ямар ч ийсэн сайжирсан. Анх чи би орж ирэхдээ ерөөсөө гიშиж чадахгүй орж ирсэн. Арай хийж гიშиж ирсэн. Тэгээ одоо нөгөө сонирхолтой байсан учраас өөр юм байсан бол одоо би айгүй бол яачих гэсэн баг. За дараа болъё тий. Тэгээ ингэж төвхтэй өдчих яхад чинь гихлээсэн баг. Тэгээд нөгөө сургалт нь өөрөө миний сонирхлыг маш их татчихсан учраас одоо төвчин тий одоо тэсэл тэгээ явсан. Тэгээ ер нь бол эхний 3 өдөр хэцүү байсан л да. Тэгээ явандаа тасгал юм. Тий тэгээ багаар одоо багассаар хаад одоо бол ямар ч тийм өвдөх хэцүү гიშг гэдэг нь одоо хэцүү мэдрэмжүүд бол байхгүй. Зүгээр олчих нь харцсаж байгаа шүү дээ. Тэгээ ер нь мэдээж хэрэг дасгалаа яг одоо энэ руугаа чиглүүлээд тодорхой хэмжээний дараагаар хийхэд бол би 100% идэрнэ гэдэгт итгэлтэй л байна.
Одоо бол би эргэтэн дээр бол яг тэр бус эргэтэн бол байж байгаа. Ерөнхийдөө элгэн дээр ажиллая. Элэг болохоор хоёр талтай болчихлоо л доо. Нэг нь болохоор элэг өрүүлж бүх хэрэгтэй өрүүлж боломжтой гол зангилаа. Хоёрдугаар болохоор элэг ирээдүйг цэвэрлэдэг учраас элгэн дээр ажиллаж байхад ирээдүйг гоё цэвэрлэх учраас би бол одоо өнөөдөр над дээр элгэн дээр тийм ноцтой асуудал байхгүй. Гэхдээ элгэн дээр ажиллах нь зөв л гэж бодож байна. Орой унтахтаа удаанаас хөтлээд уул унтах болохыг гэсэн үртлээ үйл явдал харагдаад байдаг болсон. Тэгээд одоо яг тийм Тэр үйл явдлууд чинь тэгээ чиний амьдралд хэрэгтэй байх юм уу? Чи тэрийг тайлж чадчихна. Санийх бол мэдгүй. Нэг л их гоё модтой цастай газар яваад тэгээд энийг гэх юм гоё л амгалан тайван ч юм уу тийм хараад гүйгээд болтгонал хүүхдүүд бүгд бодвол манаа хөтлөө гэх тийм хараа. Хэсэг хугацаанд ч гэсэн амар тайван болчихж байгаа байхгүй тийм. Амар тайван мэдрэмж. Унтгаал хийхдээ ингээд би уус орой алганд хийдэг л дээ. Тийм тогтооч хэвтгээрээ л өсөй байна гэх хайраад байдаг. Гэвэлээ хамаатан саднда Улаанбаатартай ингээд уусаа амрагсаа сүлдээ ингээд дэлхийгээрээ байр тавьдаг байхгүй юу. Одоо тэгээ хөвсцэн бол хайр өгтлөр ч юм тэгээ чи их гоё байгаа ч тийм. Сэтгэл амарчдаггүй. Их гоё хөнгөрөө. Одоо тэгээ юм ямар нэг санаа зовлчлаа. Сая манай эндээс очсон чинь яг нэг байрны хүмүүс гарахгүй болохоор нөгөө хоол замд явж байгаа тэгээ нөгөө машин дээр бууж суугаад кондишн ажиллаж байгаа шүү дээ тэр чинь. Ханаад үрээд утсан. Тэгээ мэд гурдны ханаад үрэх яана байнаад үрчлээ тэгчлээ бах юм уулаар гүгээд идэв шүү дээ. Тэгээгүй тэгээд ч угаасаа нөгөө ажлын бул руугаа яваад өөрөө тэгч тийхэл байсангүй дотроо зүгээр тэгээд нөгөө хэдий спэрэ бүтээж өгөөл. Цэвэрлэгийнхаа эсрэгүүдийг бүтээж өгөл. Тэгэл аргацсан ерөөсөө. Тэгээ ханхаараа нэг хайраа өгчөөл. Ханхаараа нэг хайраа өгчөөл. Тэгэл гайгүй хүрээд ирсэн юм шиг чинь. Игчээд хүрээд ирсэн шүү. Нэг үр дүн гарсан юм шиг тушаал. Айгуу цаамжтай. Ерөөсөө анхаараагүй баха. За. Би ерөөсөө урд нь тань хэлчихлээс жоохон баха юм. Айгуу утгацдаг юм бүтээсэн. Ямар сайн шүү. 7 хоногт нэг удаа хүндэрдэг. Одоо яг жирэмсэн болж ясаас сүүлийн 5-6 сар ерөөсөө бүр өөрөөр ч хүндэрч чадхаар болцсон юм байна. Байнга нөгөө телевизэн тавьдаг тийм болсон байсан. Ерөөсөө сургуульд суугаад хойш хоногоос мэдээ. Шууд өөрөө хүндэрдэг болсон. Одоо ерөөсөө наалдарлаад ерөөсөө тэр ерөөсөө нэг хэвээ болоод ингээ процесс тийм болсон шүү дээ нэр юм шиг. Нэг сэтгэл зүүн блок авцсан юм тий. Тэгээд би чадсан. Яг нэг дасгал хийгээл өөрийнхөө нөө юу ингээд дотор ингээ хараа суучихсан чинь нэр миний нөө гидс дотор ингээ нөө юу нэг юм алтан ширхэг ингээ дүүрсэн байхгүй. Чи хэлжсэн шүү дээ. Алтан ширхэг ингээ дүүрээд ингээ юу яажсан байхгүй. Тэгсэн хүн гэхдээ надад бүр аюу талархаад байгаа. Одоо хүмүүс бол яг санаагаар гэл нэг тэрийгээл энийгээр дэддэг штэ. Гэтэл нөгөө энэ юуны гайхамшиг нь хийж лахад ингээд бүгд имжлээд байд юм байна. Нөгөө би бол ерөөсөө энийг нэгдүгээрт ерөөсөө тавиагүй байхгүй юу. Яг тэрийг нөгөө ямар ч лсэн яагаад бүр удаад ч гэсэн гаргачаад байх болохоор нэг тоогоочгүй нэг тоодчихгүй нэг ажил хөдөлнийг өгдөггүй. Тэрийг одоо бараг нэг байр хитэн сар ингээд тэрийг нөгөө хэмээ юм шиг үлэг авчихсан. Би бол нэг юм өөрөө цаанаас шүү. Тэр юм тасгалыг хийж бүгдийг ингээд засаад байхгүй. Тэгэхээр зүгээр харагдаж байгаа юм л ийм байгаа юм чинь цаана нийтээс маань яаж өөрчлөгдөж байгаа те. Тэгэхээр би юм ч айгүй өөрчлөсөн шүү дээ. Энэ ханаа төрөх гэдэг яг би арцаагаал түрүү жижиглэлээр орж ирж байхад арцаж ирсэн би арцаагаал за энэ эвгүр клэдэ гэж бодож байхад хитэн дасгал хийгээд тэгээд эндээс гарахад зөв өөрчлөсөн. Чи нөгөө гизээ ядаг чи юу шүү дээ. Бид нар нөгөө сансрын дэнкер дээр ажиллаж ирсэн тий. Сансрын дэнкер дээр ажиллах чи ингээд миний гизэн дээр юм илсэн шиг энэ алтан цэцрүүд ялла гэж тэгж хэлж илээ. Биш нөгөө ингээд би дүүрчлээ гэж хэлсэн байхгүй. Яг ингээд дотор тадраагаа ингээд харсан чи яг ийм тэгээд маш жижиг ширхэгтэй ийм алтан ширхэг юм юмнууд ингээд би ингээд дүүрчлээ гэж хэлжсэн.
Тэрнээс хойш нэрэн гайг болцсон байна шүү. тэгэл юу яхаар. Тэгээ энэ юу гэдэг сайн юм шиг. Үргэлжлээ гэж юм шиг. За. Миний би ч юм бол зүгээр хүндэрдэг байхгүй. Тэсэн чинь хичээл цааснаас хойш нэлээд том хит хоногч юм дээ. Ингээ бонгоо бүр ихээр гараад нөө шэкэд орсон ч гараад болгүй ингээд жолоо орох тоолно ингээ гараад байгаа. Тэгээ сүүлдээ миний бүр бүхсгэх. Би бодсон юу яа гэм юм. Цэвэрлэгээ явуулж гэдэг юм шиг байна. Одоо гайгүй юу? Одоо хэвээ. Одоо хэмжсэн. Нийлээ гарсан шүү. Тэгээ заашгүй бурхан мохон гэх өнгөрөө яа. Тэгээ буцаа хэвээ юм даарчдаг юм шиг. Би одоо бодоод харах юм цэвэрлэгээ явуулсан юм шиг. Нийлээ тань. Ерөнхийдөө бол тийм тухайн нэг эргэтэнтэйгээ ажиллаж байхад бусад бүх эргэтнүүд дагаал хийм болж байгаа байхгүй юу? Тийм шиг байна. Тэр чинь юу вэ? Яг хоо эрэгтэй хүмүүс бол бодох гэж байна шүү дээ. Яг эрүүл мэндийн хүртэл бодож цэвэрлэгээ хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээд цэвэрлэгээ хийгээд ирэнгүүт нөгөө дасгалууд маань ганцхан эрүүл мэнд биш. Бүр сэтгэл санаа одоо ингээд бүр ингээд цогцоор ингээд цэвэрлэгээд. Тэгээ ингээд сэргээхдээ бүгдийг ингээд сэргээгээд байгаа байхгүй.